Энэ хүн шилийн сайраас Монгол Ардын намын анхны дарга сангийн сайд бүх цэргийн жанжин хүртэл хийж байсан. Бүр энэ эрхмийн гэрт Монгол Ардын намаах үүсгэн байгуулагдж байж. Түүнийг Солийн Данзан гэдэг. Данзан хүүхэд наснасаа л хэцүү амьдралыг туулсан. Түүнийг 10 орчим наснд нь хийдэд лам болохоор явуулсан ч хийдээсээ дайжин хар бор ажил хийсээр нас бид хүрсэн байна. Өөрөө хүнд амьдралыг туулсан учраас ноёд төшмдийн адуу малыг Хошуу аймаг дамжуулан ядуучуудад тараан өгдөг шилийн сайр болж Тахрын албанд олон ч удаа баригдаж байжээ. Эдгээр наснда орон даяар малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж Хятад Оростой арилжаа 8 хийж явахдаа Хятад Орос хэлний мэдлэгтэй болжээ. Түүний хувьд Богд хаант Монгол улсын хөрөнгийг захирах газар бичээж тушмал Ардын намын хувьсгалыг эхлүүлсэн хоёр томоохон бүлэмгийн нэг болох Зүүн хүрээний нууц бүлэмгийн тэргүүлэгч Алтарт анхны долоогийн нэг Монгол Ардын намын анхны дарга бүх цэргийн жанжин сангийн сайдаар ажиллаж байсан. Тэрээр бид чөлөө зах зээлийг дэмжих ёстой. Зөв замын төлөө капитализмыг алгасч болохгүй. Бид хүн төрөлхтний хөгжлийн замаар явах ёстой гэж үздэг байжээ. Өөрөө ч гэсэн ядуурлаас гарч чөлөөт худалдааны ачаар хөрөнгө чинээтэй болж тухайн үеийн хамгийн ховрын хэрэглийг хэрэгэлдэг бүр Монголд цор ганц байсан Harley Davidson мотоциклыг ундаг байсан гэж байгаа юм. Тэрээр социализмын замаар алхахаас үргэлж эсрэг байсан бөгөөд эргэн баян бол улс баян. Монгол улс чөлөө зах зээлийн эдийн засгаар замнаж Швейцар руугаа хөгжих ёстой гэж үздэг байсан. Тухайн үеийн комментарны бодлогод харьцаж Монгол Ардын намын 3 дугаар баг хурлын үеэр баривчилж 1924 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Ардын намын их хурал засгийн газрын их хуралдаанаас 24 цагийн дотор нэгтлэн байцааж хувьсгалын эсэргүү гэх ялт тулгыг хэлмэгдүүлж 8 дугаар сарын 30-ны өглөө ямар ч шүүхийн шийдвэргүйгээр буудан хорожээ. Энэ бол 20 дугаар зууны туршид эх орныхоо төлөө дуугарч хүчтэй талд нь орж тал засаагүй үзэл баримтлалынхаа төлөө үнэнч явсаар амиа алдсан олон аавын хөвгүүдийн хамгийн тод том уран жишээ Солийн Данзангийн түүх байлаа. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол Нооргийн сошиал медиа хуудасуудыг дагаарай.